Энэ түвшний давуу тал нь утаагүй дордог ус гарахгүй түүнээс гадна элч дулаан сайтай 5 кг түвшээр 12 цаг дулаанаа барина. Багнуурын дулааны станцыг түшиглэн байгуулагдсан энэ үйлдвэр нь цагт 1 тонн утаагүй түвш үйлдвэрлэх хүчин чадалтай. Байгалийн нүүрс дотроо дэгдэмхий бодис ус гээд маш олон төрлийн агуулмжтай байдаг. Өөрөөр хэлбэл нүүрсний ихэнх нь ашигтай зарцуулагддаггүй гэсэн үг. Харин хагас коксжуулсан түвш хаягдалгүй бүтэн шаталттай гээд давуу тал их юм байна. Тэнд байгаа одоо 3 атомт хий, азотын эслүүд, нүүрс төрөгчийн давхар эслүүд байхгүй. Тэр нь энэ 100 дотор шатцсан. Тийм учраас энэ бол одоо экологийн цэвэр бүтээгдэхүүн гарч байгаа. Манай улсад бол одоо ийм түлшний үйлдвэрүүд олон бий л дээ. Тэд нар бол яг вөхөр зүгээр одоо байгалийн нүүрсийг л ингэж хэвлээд байгаа байхгүй юу? Тэр бол хэлбэр нь өөрчлөгдөж байгаа болохоос шүүл утаа нь бол байдгаараа л байгаа ш. Манай энэ технологийн давуу тал нь бол энергетикийн зууханд нүүрсийг одоо карбонизац хийгээд хийжүүлээд хийгийн одоо галын одол дотор шатаагаад коксын болохоор бол доогуур нь гаргаж аваад одоо экологийн цэвэр түлш болгож ингээд хоцорын газрын экологийн төлөв байдлыг дэвшлүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ингээд зүтгэж байна да. За бууш 200 коксын түлшийг гаргадаг нэг зуухууд ажиллаж байна. Энэ коксын зуухууд одоо энэ бууш 2-ын ялгаа нь болохтой зэрэг манай бууш 200 бол зөвхөн нүүрсийг 100% шатааж дулааныг үйлдвэрлэж чаддаг. За энэ коксын зуухны бууш зуухаас ялгаатай нь яг коксын түлш үйлдвэрлэхийн дэлгэцээр усыг халааж дулаан үйлдвэрлэж чаддгаараа бол илүү давуу талтай байгаа юм аа. Тэгээд энэ одоо өнөөдөр бол манай дээр 2 коксын зуух ажилладаг. Өнөөдөр 4-р зуух маань бол ажиллаж байна. За яг одоогийн байдлаар зуухны усны орж байгаа температур нь болохоор 63 та ороод 96 та гарч байгаа. Одоогоор Багнуурын дулааны станцын 200-ыг энэ түвшээр галлаж байна. Өвлийн эд галгааны үед ч мөн түвшийг ашигласан байна. Харин үйлдвэрсэн нүүрсийг зах зээлд худалдаалах, агаарын бохирдлыг бодиттой хэмжээгээр бууруулах ажил хамгийн хүндрэлтэй. Дүүгийн нүүрсний хэрэглээнд хинч хязгаарлалт тавьдаггүй өнөөгөө нөхцөлд хэрэгжихэд хүнд байгаа юм. Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж нийлүүлэлтэнд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй талаар үйлдвэрхийн ярьж байлаа. За энийг бол 2013 оноос эхэлж манай дээр хэрэгжсэн юм л төсөл. За энэ дээр бол ерөнхийдөө яаж нэгвэл одоо цуухны ажиллагааны хувьд бол хуучин дулаан үйлдвэрлэл доогуур үнс гаргаад хайдаг байсан бол одоо үнсний оронд үнс гарахгүйгээр одоо үнсний оронд кокс хагас кокс үйлдвэрлэл нь гараад дулаан нь бол хэвээ үйлдвэрлээд явна гэсэн ийм л үзүүлэлттэй. За манай цуухны хувьд бол ерөнхийдөө коксол үйлдвэрлэх ийм гэрээнийхээ дагуу одоо дулааны үйлдвэрлэхийн хажуугаар хагас кокс үйлдвэрлэх ийм юутай үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг буруулахаар шахмал түлшний үйлдвэрөө бүрэн шаталтад сайжруулсан зуух, гэрээний дулаалга, цахилгаан халаагуур газрын хэрэглээгээд туршилсан зүйл олон бий. Үүнээс гадна ТЭЦ 2-ын дэргэд шахмал түлшний томоохон үйлдвэр байгуулсан ч үр дүнд хүрч чадаагүй. Өөр бас ийм утаагүй түлш үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ганц нэг байсан ч мөн л хангалттай өгөөж өгөөгүй юм а. Ийм нөхцөлд өөрийн хөрөнгөөр өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулсан нь бодиттой үр дүнг харуулна гэдгийг хэлж байна. За гагцхүү агаарын бохирлыг бууруулах чиглэлээр төр бэлэн мөнгө цацах биш, оновчтой механизмаар дэмжих нь чухал гэдгийг өнгөрөх хугацааны амжилтгүй туршилтууд харуулж байна.